Нэг намын дарангуулалттай тэгш бус нийгэм 100 гаруй жил тогтсны эцэст их сургуулийн боловсролтой Чарльз Тейлор гэдэг хүн тэгээд залуус ихэтнүүд өөрчлөлтийг шаардаж тэнцэж эхэлж байгаа. Америкт боол байсан хүмүүс либерт очиж улс байгуулсан гэсэн үг байна. Ерөнхийлөгч нь насар өндөр эрх мэдэлтэй. Тэгээд 6 жилийн бүрэн эрхийн хугацаатай байдаг. Сүүлийн жилүүдэд бол сонгуул маш харьцангуй шударга явагдаж байгаа гэж аналистууд үздэг. Зам харилцаа дэд бүтцийн хөгжил өртөөсөө бараг байхгүй байгаа гэдэг. Тэгээд сүүлийн хэдэн жилүүд Эбола, ковид гэдэг зэрэг өвчин асар их гарц хохирол авчирсан байгаа гэдэг. Тэгээ ийм улсад гарч ирсэн дарангуулагч Чарльз Тейлор гэдэг хүний талаар өнөөдөр ярих болно. Либер улсын 1-р иргэний эхлэхэд Чарльз Тейлор Кот д'Ивуарын хилээр 100 цэргийн хамт давж орж ирж байгаа. 100 цэрэг шүү дээ, тийм маш цөөхөн хүмүүс байгаа. Одоо эргэлт хийх гэдэг шүү дээ. Эргэлт хийх гэдэг. Тэгээ хэдхэн сарын дотор нөгөө 100 цэрэг чинь хэдэн мянга болж хувирж исэн. Тэгээд шууд хүчтэй тэмцэл өрнөж эхэлж байгаа. За тэгээд он цагийн баримжаагаар Монголд арчилсан хувьсгал болж ирсэн 1990 онд Их Оронч фронт Либерийн газар нутгийн 90%-ийг эзэлж илаа. Их Оронч фронт гэдэг нь одоо энэ Чарльз Тейлорын цэргүүдийг ярьж байгаа. Тэгээ 1997 оны 7 дугаар сард анхны сонгуул болж исэн. Тейлор энэ сонгуульд маш сонирхолтой ураатай орж исэн. Тэр ураа нь юу байсан бэ гэвэл тэр миний ээжийг алсан, аавыг ч алсан. Гэхдээ би түнд саналаа өгнө гэсэн ураатай орж байгаа байхгүй юу? Энэ нэг янзын одоо сөрдүүлэг маягийн ураатай орж байгаа байхгүй юу? Яг гэвэл за энэ бол миний ихлүүлсэн дээ. Энийг би өөрөө дуусгана. Тэгэхгүй бол танаа ээж чи алдсан, аав чи алдсан. Хүүхдэд чинь ах их чинь би бас алан шүү гэж бараг сүрдүүлж байгаа юм шиг. Тэгэд энэ сонгуулийн үр дүнд одоо хүмүүс нь сүрдүүлэгт орсон уу эсвэл одоо нэг их тайвныг хүссэн үү гэд 75%-ийн саналаар гарч ирж илаа. Тэгээд Тейлорын нүцгэн батальон гэж байсан байгаа тоххой юу. Энэ ямар батальон байсан бэ гэвэл энэ хүүхдүүд ямар ч хувцас өмсөөгүй. Тэгээд бошинз хиймэл ус үзүүлсэн хүүхдүүд байгаа тоххой юу. Бошинз үү? Тийм бошинз. Яагаад вэ гэвэл эмэгтэй хүн дайнд өгтгүй гэсэн мухар сүсгээр мухарч исэн. Тийм учраас одоо эмэгтэй хүн шиг хувцалчингууд эмэгтэй хүн суманд оногддггүй гэж суманд зөрөөд явчихдаг гэсэн юмд итгэдэг байсан. Эсвэл эсрэг тал нь эмэгтэй хүн рүү гал нээж чадахгүй, хүүхд рүү гал нээж чадахгүй. Тий. Тэгэд энэ дэр нэмээд одоо ээж хүү аав охин хоёрт бууд болгож хагаад харьцаанд оруулах зэрэг аимшигт үйл явдлууд хоёр тал хоёлаа үлдчихсэн байт. Чарльз Тейлор тэгээд нэгээрээс зүгт гэж оролдож байгаа байхгүй юу. Тэгээ Камеруны хил дээр баригдчихсэн. Баригдахдаа тэр машин дүрэн мөнгөтэй тэгээд хиймэл үс зүүцэн баригдчихсэн. За миний андуураг бол энэ нөхөр амьд байгаа тий. Амьд байгаа. Одоо 77 настай. Тий. Тэгээд 2 3 их нэртэй байсан. Тэгээд 2 дугаар их нэр нь одоо бол энэ Либерийн төр засагт ажилладаг. 2018 оноос 2024 оны хооронд дэд ерөнхийлөгч байсан.